Яг бид нар нэг уг үндсэл ойлгохгүй л яваад байгаа юм л да. Тэтгэврийн хэмжээ нь өөрөө өндөр байсан бол тэтгэврийн зээл авах гээд яваад ах нэг ч хүн байхгүй байхгүй. Тэгэхээр тэтгэврийнхаа хэмжээг бид нар яаж нэмэгдүүлэх вэ гэдгээ нэгдүгээр асуудал дээр аль аль талдаа бид нар бодмоор байгаа юм. Нэгдүгээр асуудал нь. Ер нь бол яг өнөөдөр байгаа ахмадууд маань яг өөрсдөө тижих гээд балраад байгаа байхгүй шүү дээ. Нэг талдаа орлого нь хөрөхгүй байгаа. Энд ач хучаас ахуулаад Монгол улсын ирээдүйн иргэдийг бэлдэж байгаа юм л хүмүүс. Энэ талыг нь бид нар бас аягуулсан бодох хэрэгтэй байгаад байгаа маа. Нэг талдаа. Монгол банк арилжааны банкудад нөлөөлдөггүй л гээл одоо олон дахин л яриад нэг сайхан жижигрүү хөвгтэй л байгаа. Яг үнэн. Тэрэн дээр бол санал ихтэй байна. Хуулиараач тий. Гэхдээ Монгол банк арилжааны банкудад тусгай зөвшөөрлөг олгож байгаа шүү дээ. Бүх хяналт шалгалт, бүх хяналтыг танайгаа өөрөө тавьж байгаа. Тэгэхээр нөлөөлөхгүй байна гэж хөндлөнгөөс оролцохгүй байна гэж хэлээд авах бас нөгөө талдаа өрөөсгөл шүү. Ард түмний дунд за ялангуяа улсын хурлын гишүүд та бүхнийг бас хардас хэрдээд танах нөлөөлөд байна гэдэг мэдээлэл хэлээд байна гэдэг маань арилжааны банкудаас улсын хурлын гишүүдээр Монгол банк бид нарыг хөдлөхгүй байна гэдэг мессеж ирээд байгаа байхгүй. Тийм учраас энэ асуудлыг дахин хөндөд байгаа шүү гэдгийг би хэлэх гэж байна. Игтэй ерөнхийлөгч маань яг зүгээр би урд нь ч бас хэлжсэн та хэд маань их л одоо нөгөө өөрсдөө тэтгэврт гарахгүй юм шиг нэг талдаа нөгөө талдаа өнөөдөр авж байгаа цалинжаа хангалттай төвшөнд байгаа учраас энэ маа хэд ахмадуудын асуудлыг ойлгохгүй байгаад байгаа юм л та. Тэгээ энд ингэ бичсэн маа. Эрсдлийн жин зээлийн хүүд том нөлөөгүй гэж. Том нөлөө гэж юу юм? Нэгэ тайлбарлаад өгөөч. Яг тоогоор. Жижиг нөлөө гэж юу юм? Нөлөөлж байгаа нь бол тодорхой юм байна. Танаа ерөнхийлөгчийн бичиж явуулснаар. Тэгэхээр том нөлөөгүй гэж үзээд байгаа юм. Тэгэхээр жижиг нөлөөтэй юм байна. Эсвэл дунд зэргийн нөлөөтэй юм байна. Энийг тоогоор хэлээд өгөөч гэдгийг хүсэж байгаа. Хоёрдугаар асуулт нь тэтгэврийн зээлтэй холбоотой гарсан өмнөх шийдвэрийг нэр бүхий улс төрчид хөндлөнгөөс оролцож цуслуулсан явдал нь төв банкны хараад бус байдалд улс төрөөс халдаж шийдвэрийг цуслуулсан анхны тохиолдол болсон төдийгүй тухайн нөхцөл байдлыг дордуулсан харамсалтай явдал болсон. Улсын хурлын гишүүд саналаа тавьсан шүү дээ. Цусласан процесс нь танах өөрөө бодлогын зөвлөл өөрсдөө хуралдаал цусласан шүү дээ. Тэгээ яах гэж ойрхон танах өөрсдөө хуралдаж ийм бодлогын шийдвэртээ нөлөөлөд идэв. Улсын хурлын гишүүд болон ард түмэн та бүхэнд үг хэлэх хэрэгтэй. Нөлөөлөх хэрэггүй гэж болно. Тэгээ өнөөдрийн энэ хурал маань өргөдлийн байнгын ороо бас 1 минут сунгаад авчих бодлого. За тийм сунгая. Өргөдлийн байнгын ороо өргөдөл ирсэн учраас авч хэлцэж байгаа. Одоо өнөөдрийн энэ асуудал бас нөлөөлж байгаад орох уу? Инхтэй ерөнхийлөгч. Танаа ерөнхийлөгчийг сүүдрийн чарааг олон сар болж байна. Тэгэхээр өнөөдрийн энэ хуралдаан бас нөлөөлж байгаад орох уу гэдгийг би танаас асууж байгаа. Арилжааны банкны төлөөллүүд байна. Ахмадуудад ерөөсөө зээл олохгүй байна та нар. Ямар хүндэслэл суур шалтгаантайгаар зээл олгодог юм бэ гэдгийг би асуух гэж байгаа. За Эрдэнэт гишүүнээс би асуух гэж байгаа. Асуулт тавьсан гишүү учраас. Энэ их усүр дээр танд яг шийдэл байгаа мó? Бид нар ингээл Монгол банкыг шахаалдаг, сангийн яамыг шахаалдаг, засгийн газрыг шахаалдаг. Яг улсын хурлын гишүүд тодорхой хэмжээнд шүүмжилж болж байна. Гэхдээ бид нар их усүр дээр шийдэл байгаа юу гэдгээ бас олоод тодорхой холбогдох төрийн захиргааны байгууллагуудтайгаа яриад шаардлагатай тохиолдолд засгийн газартай яриад энэ асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө байх ёстой. Тэрнээс биш улсын хурлын гишүүд гэдэг бол зөвхөн шүүмжлээ суугаад байдаг бол хүмүүс биш ээ. Нөгөө талдаа зээлийн хүүг бууруулах, тэтгэврийн зээлийн хязгаарыг байхгүй болгох тухай асуудал өндөд байгаа. Энэ дээр за Батэрдэн гишүүний асуултад хариулъя. Монгол банкны ерөнхийлөгчөөс улсын хурлын гишүүн Эрдэнэтэд асуулгын хариу явуулахад эрсдлийн жин хүнд том нөлөөгүй гэж тайлбар явуулсан байгаа. Тухайлбал одоо эрсдлийн жинг одоо байгаагаас нь 51% бууруулахад сарын хүү 0.4% буюу жилийн дүнгээр бол 0.5% хүү буурч байгаа. Бид бүхэн бол эрсдлийн жингээр бууруулад явсан тохиолдолд одоо байгаа зээлийн дундаж хүү 17.6-аас 17.1% болж буурахаар тийм тооцоол гарч байгаа. За арилжааны банкн дээр урд нь бол жишээлбэл 2018 оны үед бол арилжааны банкн дээр бол нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуд бол хамтраад гэрээ байгуулад явж исэн. Тухайн үед бол 12%-аар
10.6-аас 11% хүүтэй бол их усрыг байршуулж ирсэн байгаа даа. Тухайн үед нийгмийн даатгалын ерөнхий газар. Тэр үед бол арилжааны банкуд гэр бүл нийгмийн хамгааллын яамны хамтарсан одоо гэрээний дагуу тухайн үеийн бол тэтгэврийн зээлийн 12% таа бол олгоо явж ирсэн байгаа даа. Тэгэхээр одоо байгаа тэтгэврийн зээлийн их усртэй холбоотой нийгмийн даатгалын сангийн чөлөөт төлөлтөд 15% байршиж байгаа учраас бол зээлийн өндөр бол ийм эффекттэй байгаа даа. За гишүүний дараагийн асуултанд хариулахад бол улсын хурлын гишүүд иргэд олон нийтээс ирсэн одоо альфа мэдээллийг Төв банкнд дамжуулах үүрэгт эрэхтэй. Тэгээд энэ дээр бол улсын хурлын өнөөдрийн өргөдлийн байнгын хорооны энэ хуралдаан нь бол мэдээж Төв банкны бодлого үйл ажиллагааг бол олон нийтэд хүргэх энэ чиглэлийн мэдээллийг бол олон нийтэд одоо үнэн зөв байдлаар нь хүргэх нөхцөл байдлыг бол тодруулах тийм зорилготой хурал байгаа учраас энэ бол Төв банкны одоо хараат ус үйл ажиллагаанд бол хөндлөнгөөс нөлөөлөхгүй байгаад байгаа. Ер нь бол тантай санал нэг байгаа. Төв банкны зүгээс бол арилжааны банкн дээр бол бид бүхэн тусгай зөвшөөрөл олгоо явуулдаг. Энэ хүрээндээ бол бид бүхэн Төв банкыг аль болохоор Төв банкны зүгээс арилжааны банкуд дээр энэ иргэдээс тавиад байгаа шаардлагыг бол нийцүүлж бодож үзэж энэ зээлийн бодлого бол уян хатан байлгах талаар бол чиглэл хургуулдаг. Ер нь бол одоогийн байдлаар Төв банкнаас энэ 24 сар 36 сартай холбоотой бүх зохицуултууд бол бүгдийг цуцлсан байгаа даа. Арилжааны банкудад бол 36 сараар бол зээл болох эрх нь бол нээлттэй байгаа даа. Нээлттэй. Гэхдээ бол бодит амьдрал дээр бас их усрын дутагдал байгаа даа. Арилжааны банкнд энэ хэмжээний мөнгийг буцаагаад олгох тийм их усрын бол дутагдaltaй. Их усрын зардал өндөр байгаа учраас бас эрсдлээ тооцож байгаа. Бид бүхний зүгээс бол мэдээж энэ заавал алах нөөцтэй холбоотой, эрсдлийн жинтэй холбоотой бол зохицуултыг бол макро зохистой бодлого хүрээнд бол зохицуулаад бол явах боломжтой. Би тэгээ түрүүн хэлсэн нэг 0.5 орчим хувийн хүүгийн бол дэмжлэг бол эрсдлийн жинг бууруулаад явсан тохиолдолд бол гарах юм байна гэж бол үзэж байгаа. Ер нь бол суур нөхцөл байдлын хувьд бол бодлого инфляц буураад бодлогын хүү 12% та байгаа нь энэ буураад нэг 10 дээр юм уу 9 дээр ирсэн тохиолдолд бол зээлийн хүү бол дагаад буурах юм зохицуулттай байгаад байгаа. Тэгэд арилжааны банкуудын хувьд энэ яг тэтгэврийн зээлийн зээл олголттой холбоотой асуудлуудад дэлгэрэнгүй хариулж хаан банк төрийн банк. За хаан банкнаас энэ хэрэгэдүү асуултанд хариулъя. Тэгэхээр яг бидний зүгээс 12-оос 18 сар дээр олгож байгаа. Тэгээд зээлийн хүү маань 16.8 дээрээс эхэлж байгаа. Тэгээд түрүүн ярьж байгаа зүйл нь болохоор бид нар дээр их усүр бол байдаггүй. Хаан банкны зүгээс нийт татан төлрүүлж байгаа хөрөнгөний 12 сар дээрээс байгаа хугацаатай хадгаламж ингээд 12.6% дээр дунджаар. Тэгээд тэрнээс дээшээ одоо иргэдийн хадгаламжийг татан төлрүүлээд эргээд бид нар дээр нэгэнт их усрын одоо асуудлыг шийдэж өгөө учраас хүнээс татан төлрүүлсэн их усрыг буцаагаад тэтгэврийн зээл болгоод гаргаж байгаа. Тэгэхээр бид нар дээр одоогийн байдлаар нэг 1.5 их найдын тэтгэврийн зээлийн багц байдгийг. Энэ болохоор манай нийт хаан банкн дээр байгаа зээлийн багцын 9.8% байдгийг. Тэгэхээр ер нь тэтгэврийн зээл бол хаан банкн дээр нэг 10% арай хүрэхгүй зээлийн багцыг эзэлж яадаг гэсэн үг. Тэгээ энэ дотроо бид нар хамгийн бага зээлийн хүүг одоо тэр 16.8 дээр буй тавьсан байна. Яг тэр өөрөөр хэлбэл түрүүн хэлсэн хэрвээ чөлөөт үлдэгдэл байгаад их усрын зардлыг шийдэж өгөх юм бол арилжааны банкнуудын зүгээс тэтгэврийн зээлийн хүүг бууруулах дээр бүрэн нээлттэй байна гэсэн хариултаа өгсөн байгаа. Эсвэл хүүгийн татаасыг тусгаад өгөх юм бол бидний зүгээс үүн дээр хамтраад ажиллахад бүрэн нээлттэй байна гэсэн албан тооцоог хариугаар би хүргүүлсэн байгаа. Тэр энэ асуудлуудыг шийдэж өгөх дээр бол хамтран ажиллахад бүрэн нээлттэй байгаа. Ганцхан бусдаас татан дөрүүлсэн хөрөнгө өөрийн гэсэн өртөгтэй тэдгээр дээр бид нар үйл ажиллагааны зардлыг нэмээд эрсдлийн 1.1% одоо ингээд эрсдэл нь бага учраас бид нар энэ дээр бол хамгийн бага хүүтэй зээл ингэж олгож чадж байгаадаа үзээд байгаа. Тэгэхээр бидэрт бол их усүр байхгүй байгаа л сул тал байгаа. Тэгэхээр яг бид нар одоо хаан банкны зээлийн нийт багц нэг 15 их найд байдгийн. Тэрний нэг 9.8% буюу тэтгэврийн зээл үүдэг гэсэн үг. 10% арай өрхөө өөрөөр 1.5 их найд. Тэгэхээр бидний нийт зээл олгож байгаа хүмүүсийн 60 их тавь ерхлөгч та том нөлөө багхгүй л гэдэг шүү дээ. 0.5% бол тийм том нөлөө биш гэж үзээд байна. Гэтэл 18%-аас таны хэлснээр 17.5% болоход жилийн нэг ахмадад үлдэж байгаа мөнгө 60,000 төгрөг гэхгүй. Тэгээ ахмадад бол энэ жижиг нөлөө бол биш гэхгүй. Та том нөлөө биш гэж үзээд эрсдэлгүй гэж үзэж байгаа бол тэгэл эрсдлийн жингийн 50%-аар бууруулаад өгчихгүй. Тэ? Монгол улсад хамгийн ашигтай ажиллаж байгаа салбар бол банк шүү.
Эрхэм банкны дарга нараа. Та бүхний зээл хүү за сүүлдээ бол зарим тохиолдолд бүр мүлжлэгийн хэмжээнд очиж байгаа шүү. Маш өндөр байгаа шүү. Тэрэн дээр арилжааны банкуд тодорхой хэмжээний ахиц гарах түвшиндээ цөөхий даахмад байхгүй чаас. Та хэд өөрсдөө мэдж байгаа шүү. Энэ дээрээ заавал байлгах нөөцийн хэмжээ бол одоо 13% байгаад байгаа. Заавал байлгах нөөцийн хэмжээг бол Төв банкны зүгээс бол бүх арилжааны банкудад тухайн банкны өөрийн нэгдсэн одоо их усүр татсан хэмжээнээс бол тооцож олгодгоо. Хэрвээ бид хэд бол энэ дээр заавал байлгах нөөцийн хэмжээг инфляцтай уялдуулаад зах зээлийн нөхцөл байдалтай хамааруулад бол тогтоодог. Заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулснаар бол чөлөөт их усүр бол арилжааны банкн дээр бол тодорхой хэмжээгээр бол нэмэгдэнэ. За заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулахад бол бас маш олон нөхцөл байдал бол тооцдог бид тэтгэврийн зээлтэй холбоотой зээлийн үлдэгдэлтэй тэнцэх хэмжээний заавал байлгах нөөцийг их усрыг бол хасаж нөөц нь одоо юу гэдэг хасаж одоо тооцсон тохиолдолд бол нэг ойролцоогоор 36 орчим тэрбум төгрөгийн бол нэмэлтээр бол их усрыг гарах бол боломжтой байгаад байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол заавал байлгах нөөцийн хэмжээнд дээр бол бид бүхэн бол зохицуул тэгээд явах бол боломжтой байгаа. Тэгэхдээ түрүүн хэлсэн бас энэ маань өөрөө бас бүр томоохон хэмжээний бол өөрчлөлтөн дээр бол бас харьцангуй нөлөө багтай. Хамгийн гол одоо зүйл бол банк арилжааны банкн дээр их усүр дээр нь өмнө нь одоо олгож ирсэн тэр 10-аас 11-ээс 12% их хүүтэй их усүр байршуулад явсан тохиолдолд хүү бол 12 болоод буурах тийм бол боломжтой байна. Одоо эндээс тодруулчих. Юу сая хариултандаа хэдэн хувиар бууруулах юм бол зээлийн тэр одоо жишээ нь дунджаар банкудад 9.8 10% нь зээлийн багцынх нь тэр хувь нь хамтын зээл биш үү тий. Тэгээ энэ хэмжээгээр бууруулахад 36 тэрбум л гарна гэсэн үү? Тэр энэ тоог дахиад нэг тодруулаа хэлээд гэж тоо их сонин өөр сонсогдоод байна. За эндрийн микрофон инхтэй Монголын эдийн хөргөлөгч. Одоо байгаа тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй тэнцвүүц хэмжээний их усрыг заавал байлгах их нөхцөөс ингээ хасчаар нийт 302 тэрбум. 302 тэрбумыг хасахаар 302 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний их усүр тэтгэврийн зээлэнд бол одоо юу гэдгийг гарах боломжтой болж үлдэнэ гэсэн үг. Бат Эрдэнэ гишүүний асуултанд хариулъя. Төрийн банк хууль эрх зүйн хариуцсан зөвшөөрөл амарснаа. За Төрийн банк өнөөдөр бол тэтгэврийн зээлийг хэвээ олгоод явж байгаа. За 24 сар хүртэл бол олголтууд Төрийн банкны бүх нэгжтэр болон захимаар олголт хийгээд явж байгаа. За яг өнөөдрийн байдлаар бол нийт Төрийн банкн дээр 58533 тэтгэвэр авагчийн зээл за зээлийн багцын дүн нь бол 307.3 тэрбумын зээлийн багц бол Төрийн банкн дээр байгаа. Захимаар болон нийтдээ тэтгэврийн зээлдэгчийн тоо бол 58533 зээлдэгч байна. За тэтгэврийн зээлийн дүн нь 307 тэрбум 384 сая төгрөгийн зээлийн багцын ийм үлдэгдэлтэй байгаа. За тэгээ Төрийн банкны хувьд бол $300 тэрбумын үлдэгдэлтэй байгаа мó? Багц нь үлдэгдэл нь. Тэгэхээр чи сая Монгол банкны хилээдсэн 320 эдэн тэрбумын үлдэгдэл хийдэг чи баг ихэнх нь танах дээр байгаа мó? За нэмэлтээр бүх тэр түрүүний асуултанд илүү дэлгэрэнгүй хариулах микрофоныг хангалттай өгөөтгөч. Эндрийн яг нийт тэтгэврийн зээлтэй иргэдийн 19.8% нь бол Төрийн банкн дээр байгаа гэсэн үг. 19.8%. За яг тэтгэврийн зээлдэгчийн тоогоор бол 58533 тэтгэвэр авагчийн зээл байгаа. За зээлийн дүн нь 307 тэрбум 384 төгрөгийн тэтгэврийн зээлийн багцын үлдэгдэл яг өнөөдрийн байдлаар байгаа. За Төрийн банкны тухайд бол Улаанбаатар хотын 81-ж за орон нутагт 21 аймаг 330 сумынхаа хүрээнд бол яг бүх нэгжтэр тэтгэврийн зээлийг хүсэлтийг бол хэвийн түвшинд шийдээд явж байгаа. За хугацааны хувьд бол 24 сар хүртэл шийдэж байгаа.
банкны нэгжир болон цахимаар гэсэн ийм хоёр байдлаар ерөнхийдөө өсөлтийг шийдээд явж байгаа. За хүний хувьд бол 18-аас 20.4% хүртэл хүүтэйгээр банкны хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлд нийт зарласан яг энэ хүүгээ мөрдөөд явж байгаа. Ер нь бол тэтгэврийн зээл бол тэр төрийн банкны хувьд бас аль болох уяатан бодлоготойгоор хэрэгжүүлээд ажиллаж байгаа. За зөвхөн төрийн банкны хэмжээнд бол нийт тэтгэвэр авагчдын 20% нь энэ банкнаас авд юм байна тий. Зээлийн багцаас нь харахад хаан банкнаас хамгийн их тэтгэвэр авч таарч байна. За Батэрдэн гишүүн дахиад тодруулъя. Монгол банк маань нөгөө нэг бид нар ч одоо уулзсаар бас орчичтэй. Тэгээд нөгөө хариултаа л хэлсээр бид нарыг одоо хуйлаа уншдаггүй гэж боддог юм шиг. Та бүхэн бас тодорхой хэмжээний бодлого гаргах бүр эрхтэй шүү дээ. Тэр бодлогынхаа хүрээнд ямар боломжууд байна гэдэг шийдлийг уул нь иймэрхүү хурал дээр сонсомоор байгаа байхгүй юу? Тэрнээс ч танаа банк руу дайраад байгаа юм ерөөсөө байхгүй. Тэрийг нэг сонсомоор байна. Хоёрдугаар төрийн банк 24 сар хүртэл гэж байна. Жилийн 18-аас 20.4% нь бусад банкуд маань яг хэдэн сарын хугацаатай байна. Хэрвээ бусад бүх банк 24 сар хүртэл хугацаатай гэж үзэж байгаа бол та бүхэн картел хийж байна. Хоорондоо хилцэн тохирч тохирох хэлбэрээр тэтгэврийн зээлийн хязгаарыг тогтоож гэнэ гэсэн үг. Энэ бол монополи эсрэг газар та бүхнийг шалгах бүрэн үндслэл болно. Хоёрдугаарт зээлийн хүү 18-аас 20.4% төрийн банктай бусад банк хэд байна? Батэрдэн гишүүний асуултанд нэмэлт тодруулъя. Бодлогын шийдэл гэдэг чинь төв банкны зүгээс бол зохицуултын шийдлүүдээ бол гаргаж байгаа. Зохицуултын шийдлүүд. Түүнээс биш төв банкнаас арилжааны банкнд их усүр бол олгож энэ зээлийн үйл ажиллагааг бол шийдвэрлэдэг тийм одоо хууль эрх зүйн орчин бол боломж байхгүй. Тэгэхээр их усүр дээр нь бид бүхэн ямар боломж байна гэхээр их усүр тал маань нөгөө талдаа бол нийгмийн даатгалын ерөнхий газраас тавьж байгаа үлдэгдэл арилжааны банкн дээр. Өмнөх 18-аас 20 оны үед бол нийгмийн даатгалын ерөнхий газраас үлдэгдлээ банкуд дээр байршуулад тухайн үлдэгдэл нь 11-ээс 10-аас 11.6% хүүтэй байршаад 12% зээл гаргадаг байсан. Одоо энэ үлдэгдэл маань 15% байршаад байгаа. Тийм учраас 16% зээл гаргадаг. Нэгт нь хоёрт нь бид бүхэн заавал ойлгох нөөцтэй холбоотой эрсдлэр жигнсэн хувиа бас бууруулад явлаа гэхэд хүүний хувьд бол та түрүүн хэллээ нэг жилийн 0.5% хүү бол зээлийн хүн дээрээс нь хасагдах юм байна. Их усрын хувьд бол нийтдээ 300 орчим төгрөг төгрөг зээлийн хэмжээ бол нэмэгдэх юм байна гэж. Тэгэхээр энэ дээр бол төв банк бол зохицуултын арга хэмжээнд гэдэг бол хийгээ явж болно. Ерөнхийдөө төв банкны зүйлс өөрсдийн зүгээс авч байгаа бүх хязгаарлалтуудыг бол тэтгэврийн зээл дээр цуцалсан байгаа. Арилжааны банк дээр. Арилжааны банкнуудын хувьд энэ 24 сарыг 36 сараар болгохгүй байна гэдэг дээр бол улсын хурлын гишүүд маань төв банкнаас энэ дээр 24-өө заавал 36-аар олгооч гэдэг алдлагын арга хэмжээг арилжааны банкудаар аваач гэж хүсэж байгаа шиг. Энэ маань бол хуулиар бол бас хоройтой. Арилжааны банк маань өөрөө хадгаламж эзэмшигчдийн мөнгийг бусдад зээлдүүлж байгаа. Тэгэхэд энэ хүнд эдгээр та зээл олгооч гэж арилжааны банкыг бид бүхэн тулгах тийм боломж бол хязгаарлагддаг бол. Тэгээд төв банкны зүгээс бол зохицуултынхаа хүрээнд тавигдж байгаа шаардлагуудаа сулруулал явж байгаа. Тэтгэврийн зээлтэй холбоотой бүхэл шаардлагыг бол зээлийн үр орлогын харьцааг нь байхгүй болгосон, хугацааг нь байхгүй болгосон. Бид бүхний хувьд бол одоо ингээд авч байгаа бодлогын арга хэмжээнд бол аваад бол хэрэгжүүлээд явж байгаа. Одоо хамгийн сүүлийн арга хэмжээ нь бол тэр заавал ойлгох нөөцтэй холбоотой арга хэмжээ. Заавал ойлгох нөөцтэй холбоотой арга хэмжээ чинь нийт арилжааны банкны өөр системийн эрүүл мэндэд бас нөлөөлнө. Тэгэхээр бид энэ дээр бол болгоомжтой хандж байгаа. Ер нь бол тантай санал нэг байгаа. Нөхцөл байдлыг бид бүхэн шийдвэрлэх ёстой. Заавал ойлгох нөөцийн хэмжээнд дээр бид бүхэн бас эргэж харахаар бол төлөвлөж байна. Ер нь. За арилжааны банкуд Устөрчтэй болох байлаа. Яхаа устөрчтэй болно гэж байна. Манай банкны үндсэн суурьшилтад энэ явж байгаа шүү дээ. Тэр устөрчт нь тэд очиж ус дээр байдаг, энэ дэж ус дээр байдаг. Батэрдэн гишүүн хэлж байгаа зөв шүү. Ер нь Монгол банк уг нь бол хараа тусаар мэргэжлийн ажиллах ёстой хуулиарч тийм. Гэхдээ яг үндэ тэгэл бодлогын зүйл, хяналтын зүйлд устөрчд ороод тэн дээр нь божигнуулдаг юм ч гэсэн байгаа шүү дээ. Тэрээс улс төрчнөр өөрсдөө анхаарах хэрэгтэй шүү дээ. Санал нэг байна. За, арилжааны банкуд. Голом танкны төлөөлөл, зээлийн бодлогын эцсийн лав гисрэн.
За манай банк бол 1.4%-аас эхлээд тэтгэврийн зээлийг олгож байгаа. Нийтдээ 246 тэрбум төгрөгийн багц байна. 18 хүртэлх сараар олгож байгаа. Яг өндөр наснуудын хэрэгцээт үе буюу цагаан сарын үеэр бол цагаан сар болон наадмын үеэр бол бид нэр 7 сард 24 сараар олгосон. Тэгээд нийт зээлийн багц бол огцом өсөж ирсэн. Их усүрийн зардал өндөр байгаа учраас бид нэг бол хүүгээ өсгөх шаардлага үүссэн учраас 18 сараар хязгаарлаад байгаа. Хүү бол одоо 1.4-оор буюу хамгийн багаар тогтоод явж байгаа. Нэмэлтээр бол хязгаарлаж байгаа нэмэлт шалгуур өдр бол байхгүй. 23 онтой харьцуулахад бол зээлийн багц 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. За хаан банк ямар хугацаа? За баярлалаа. Одоо инх тавин дэж ерхийлэгчтэй одоо сайн байцгаана уу гэж мэдлэхээр төвшөнтөл очсон юм шиг. Хоёр талтай юм яриад байна л да. Нэг хүн яваад байна уу, хоёр хүн яваад байна уу ойлгохгүй. Таныг нэг үлдээ. Та энэ Монгол банкны ерөнхийлөгчийнхөө яг энэ ирүүлсэн бичгтээ санал нэг байгаа мó? Эсрэг саналтай юм. Яг тэгэхээр гишүүдийн ярьсан юм дээр тантай санал нэг юм бэ яриад их юм. Тэгээ гишүүд чинь дандаа энэ эсрэг юм яриад байна шүү дээ. Тэгэхээр та Монгол банкны ерөнхийлөгчийн буюу өөрийнхөө дээр байдаг албан тушаалтны эсрэг зүйлийг яриад байгаа гэж зүгээр хувийн хувьд бол би ойлгоод байна. Тэгээ санал нэг байгаа юм бол тэгээ хэдүүлээ өөрчлөе л дөө. Хэрвээ өөрчилж чадахгүй бол надад албан тушаал дээр байх шаардлага юу байгаа юм. Ийм жижигхэн хөвгтэй болцсон. Яваад аймаргүй нэгтэй ерөнхийлөгч. Монгол банкны албан тушаалтнууд шиг тэтгэврийн ахмадууд гараад валютын ханшны зүргэн дээр ажилтдаггүй шүү. Нэг одоо нэг аль бисаар хэлмээр байна. Яагаад өнөөдөр энэ асуудал хөндөгдөд байгаа вэ гэдгийг бид нар бодох хэрэгтэй байхгүй. 36 сарыг ойлгож байна. 24 сарыг ч ойлгож байна. Ахмадуудад дарамт тулж байгаа. Өрнөөс өрний хооронд яваад дуусч байгаа. Нэг талдаа тэтгэвэр гэж авч чадхаа болчиход байгаа. Энэ үнэн. Гэхдээ та бид нар энийг зохицуулахгүй гэж яриад байгаа шиг. Та нарын зохицуулах үүрэг чинь инфляц бодлогын хүч. Тэгвэл яагаад бараа бүтээгдэхүүний чинь үнэсөөд яагаад бодлогын хүч нэмэгдээд яагаад инфляц чинь нэмэгдээд яваад байгаа юм? Эний чинь дагаад л асуудал үүсчихэд байгаа шүү дээ. Та нар хийх ёстой үндсэн ажил чинь шүү дээ. Тэгээ энэ үндсэн ажлаа хамгийн муу ичээд тэтгэврийн зээл тэтгэвртэй холбоотой асуудал төр манай Монгол банк хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээ суугаад байгаа чинь өөрөө үндсэн уг асуудлаа углуургаар нь ойлгохгүй байна л гэсэн үг байхгүй. Яагаад өнөөдөр энэ асуудлыг бид нар 2025 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хэлцээ сууж байгаа. 2016 онд улсын дундаж цалин 800 мянга байсан байхгүй. Өнөөдөр 2025 9 жилийн өмнөхдөр энэ ахмадуудыг ч авж байгаа тэтгэвэр гасчаад байна шүү дээ. 2016 онд татар таалах 1100-аас 1200 төгрөг байсан. Би өөрөө шудраг өсөлтөөр иргэшийн төлөө газрын дараагаар ажиллаж байсан. Бүр сүүлд гуйжиж 2020 онд татар таалахын үнийг надаас зөвшөөрөл одоо манай шудраг өсөлтөөр иргэшийн төлөө газраас зөвшөөрөл авчиж нэмж ирсэн. 2016 онд 1100-аас 1200 төгрөгийн үнэтэй байсан татар таалах өнөөдөр 2400-аас 2700 төгрөг болчиход байгаа юм. Тэг яаж энэ ахмадуудын шин тэтгэвэр нэмэгдээгүй зээлийн хүү илүү дутуу асуудлууд нь бөөн дарамт болцсон байж хахад өнөөдөр ийм зүйл яриад зогсож чадж байна гэдэг дээр чинь би гайхаад байгаа. Тийм учраас би тантай сайн байцгаана гэж мэдлэмээр төвшөнд очичээ гэдгийг хэлэх гээд байгаа. Инфляц чинь сар болгоно нэмэгдэж, сар болго өөрчлөгдөж шүү дээ. Сар болго 0.2, 0.3, 0.4 бүгдээр өөрчлөгдөд байгаа юм. Эний чинь дагаад бараа бүтээгдэхүүний чинь үн бараг өдрөөр өөрчлөгдөж шүү дээ. Тэгээд та нар яаж инфляцийг барьж чадаагүй жиж бодлогын хүүгээ барьж чадаагүй жиж өнөөдөр энэ арилжааны банкудтай бид нар хөндлөнгөөс нөлөөлж чадахгүй. Энэ одоо байж байгаа зарчмаараа явнаа гэж яриад байгаа. Энэ олон мянган ахмадуудын асуудлыг яаж шийдгээд байгаа гэж би ерөөсөй ойлгохгүй. Улсын хурлын гишүүдийн хувьд ч гэсэн бид нар өөрөө өөрсдөө анхаарлын тэмдэг тавьж ажиллах хэрэгтэй цаг хугацаа болсон. Нэг үлэгт. Бид нар энэ тэтгэврийг тэгштгэсэнтэй холбогдуулаад гарч байгаа асуудлуудыг бид нар шийдвэрлэх хэрэгтэй. Өнөөдөр тэгш бусын асуудал хөндөгдөж шүү дээ. Бага тэтгэвртэй ахмадуудын тэтгэврийг ихэр нэмээ. Өндөр тэтгэвэр авж байгаа хүмүүсийн тэтгэврийг багаар нэмээгээд. Энэ чинь үндсэн хуулийн ялгарлал шүү дээ. Энийг бид нар яаж янзлах юм? Энэ төрийн гаргасан шийдвэр. 1400 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан хүмүүстэй 2023 он би буруу санаагүй бол тэгш тэгсэнтэй холбоотой асуудал байхгүй. Гэхдээ тэр хүмүүс ч гэсэн нөгөө талдаа хийх ажлаа хийгээд хүнд нөхцөлд ажиллаад магадгүй олон сараар ажиллаад магадгүй илүү их авч исэн цалингаасаа илүү их нийгмийн даатгалын шимтгэл төлж жагаад тэтгэврийн харилцаа